Сайн байцгаана уу, Камжаа ТV байна. 2025 оны 10 сарын 26-ны орой 11 цагт Солонгосын Инчон хотын Цөмдөө дүүрэгт цагдаа нар яаралтай очихгоосон. Тэрний шалтгаан нь ердөө 15 минутын өмнө цагдаагийн газар руу нэг залуу залгаж энд хурдан ирэх хэрэгтэй юм шиг байна гэж хэлсэн ганцхан өгүүлбэрээс болсон. Өөр тухайн нөхцөл байдлын талаар хэн хаана ямар аюулд орсноо ч хэлж амжаагүй байхад утас тасарсан. Гол нь тэр холооноос маш их айдас диспатчид мэдрэгдсэн учраас энэ дуудлагын дараа утасны байршлаар нь тогтооход Инчонд байдаг нэгэн баячуудын хорооллын орон сууцны Б1 давхрын машины зөксөөлөөс залгсан болж таарсан. Ийм харуул хамгаалалт сайтай газар ямар хэрэг болсон юм бол гэж бодоод тухайн байршил дээр цагдаа нар очиход дуудлага өгсөн гэхээр эрэгтэй хүн огт харагдаагүй боловч сэжиг төрүүлсэн хит хитэн ул мөр олцсон. Газар цус гэмээр зүйл болчихсон, бас хар маск унчихсан байсан. Энд байхдаа цагдаа нар анх дуудлага өгсөн залуугийн дугаар руу олон удаа залгасан ч холбогдох боломжгүйгээд утас нь унтарчихсан байсан болохоор ямар нэг аюултай зүйл болсон байж магадгүй гэсэн совин төрөөд зогсоолын хяналтын камерыг шалгахаар болцоосон. Тэгтэл үнэхээр цочирдмоор дүр зур гарч ирсэн байгаа. Анх залуугаас цагдаад дуудлага ирэхээс 25 минутын өмнө буюу орой 10 цаг 30 минутын үед байрны зогсоол руу нэг цагаан өнгийн машин орж ирээд A гих хар цамцтай залуу машинаас буухад тухайн орон сууцнаас өөр нэг залуу зогсоол руу бууж ирэн тэр хоёр уулзалтсан. Ерөнхийдөө уулзахаар урдчилж тохиролцсон хүмүүс шиг харагдчихсан. Тэр хоёр эрэхтэй машины хажууд 2 минут орчим ярилцсны дараа A-ийн бууж ирсэн машины арын суудалд машин дотор нуугдчихсэн өөр B гих том битэй залуу бууж ирээд орон сууцнаас гарч ирсэн залууг гинтэл зодож эхэлсэн. Тэр хоёр зодолдож шалан дээр ноцолтож байх хооронд хажууд нь хараад зогсожсэн A гих залуу машинаас бейсболын цохор авчираад шалан дээр зодуулаад хэвтжсэн нөгөө гэрээсээ бууж ирсэн залууг хүчтэй цохиж эхэлсэн. Бейсболын цохороор бүхэл бүтэн 13 удаа хүчтэй савж цохиод зогсохгүй A, B хоёр хоёулаа хохирогч залуугийн дээрээс өшөглөж зодожсэн учраас яаж ч зүгтах гэж хичээгээд босч ирж чадаагүй. Бараг л ухаан нь балартаж цусандаа холилдсон хохирогч залууг AB 2 машин руу чирж арын суудалд хүчээр суулгаад оройны 10 цаг 45 минутанд байрны зогсоолоос гараад явсан. Энэ бүх үйл явцыг харсан цагдаа нар энэ бол яхаарахгүй хүн барьцаалах хэрэг байна гэд шууд замын хяналтын камеруудыг шүүж нөгөө цагаан машин хурдны зам дээр явж байгааг нь олж харсан ч яг хаана очихоор явж байгааг нь мэдэх боломжгүй байсан. Хяналтын камер шүүж байгаа цагдаа нар хэрэгтний араас машинаар хөөж байгаа цагдаа нартаа тэдний хаана явж байгааг хаашаа эргэж байгаа гэд чиглэл өгөхийг хичээжсэн ч тийм ч амар байгаагүй. Хохирогчийг аваад хаана аваачиж юу хийх гэж байгааг нь цагдаа нар мэдэхгүй байсан ч чонгнам зүг рүү явж байгааг бол гадралсан. За байрны зогсоол дээр болсон үйл явдлаас хойш ойролцоогоор 3 цагийн дараа шөнийн 1 цаг 20 минутанд азар хохирогчийн холбогдохгүй байсан гаруутас дахин аслаа гэсэн мэдээлэл ирсэн. Юмыг яаж мэдхэвгээд цагдаа нар байнга хохирогчийн утасны байршлыг тогтоох гэж оролдож исэн байна. Ингээд шууд байгаа газрын байршлыг тогтоогоод тэр нь Кымсан гэдэг газар байгааг зааж тухайн газараа огт хөдлөхгүй 20 орчим минут зогссоор исэн. Энэ газар нь хотоос нэлээд зайтай, замын камер, гэрэлтүүлэг муутай газар болохоор араас нь машинаар хөөжсэн цагдаа нар замаа алдчихсан байсан боловч азар утасны байршилаас ч тэнд нь яваад очтол уулыг тэгшилж засаад байгуулсан оршуулгын газар болж таарсан. Тэнд хүн явах нь байтугай гэрэлж байгаагүй шаталсан бунхнуудаас өөр юу ч харагдахгүй айдас сүргэм газар байсан ч цагдаа нар байршлын дагуу араас нь хөөж бараг л уулын орой дээр гарч ирсэн. Ингээд анх байрны зогсоол дээрээс хохирогч залуу барьцаалагцснаас 4 цагийн дараа 200 км явж иж цагдаа нар цагаан машиныг олж очоод хэрэгтнүүд болох A, B гэх хоёр залууг шууд баривчилсан. Машин дотор хэрэгтнийг барьцаалахтаа ашигласан бэйли, олс, цустай бейсболын цохор байсан бол арын судалд царайч тодорхой харагдахааргүй бүх биеийн цусандаа хутгалсан хохирогч залуу хэвтжсэн. Цагдаа нартай хамт очисон төрийн тусламжийн ажилчид ярихдаа хохирогч энгийнүүдээр харахад л гавлын ясан цөмөрсөн бас 2 гарынхын арьсыг зулгарах хэмжээнд хүлээд пластик утсаар боочсон мөн зүүн цээжиндээ маш том хөхрөлттэй нэг талын чихэнд нь шүдний ором гарчихсан бараг л тасрах төгсөн үнэхээр нүд талтрам зураглал байсныг хэлдэг. Залуугийн ухаан санаа нь орж гарч исэн ч цагдаа нарт хамаг чадлаараа наад хүмүүс чинь манай гэр бүлийнхэн хаана амьдардгийг мэднэ, битгий тавьж явуулаарай гэж гуйж исэн. Энэ хохирогч болон AB гэх машинтай ирсэн залуучууд хоорондоо ер нь ямар холбоо хамааралтай, ямар учиртай хүмүүсээ гэдэг талаар авч үзэх юм бол орон сууцнаас буюу гэрээсээ зогсоол руу бууж ирсэн хохирогчийг Ку Жинху гэдэг 31 настай харин цагаан машинаар очоод эхэлж гарч ирсэн
A гэх хар цамцтай залууг Ким Мансу гэдэг 25 настай, харин машин дотроос сүлд гарч ирээд дайрдаг B гэх залуугийн нэр нь одоогоор ил болоогүй 32 настай залуу байсан байгаа. Энэ хэрэг Солонгост саяхныг хүртэл хэвлэл мэдээллийн бараг бүхий л хэрэгслэр маш их шуугиан тарьж сүүл рүүгээ сэтгүүлчид хайсаар агаад энэ хэргийг алдартай ютуберыг хулгайлсан хэрэг гэж гарч чиглэж нийтэлснээр хохирогч залуу хэмбэ гэдэг нь олон нийтэд ил болсон. Хохирогч залуу болох Ку Жин Ху нь 1 сая дагагчтай Сүтаг буюу Азарган дахиа гэх YouTube хуудасаараа дамжуулж тоглоомын контент хийдэг нэлээд алдартай залуу байсан. Энэ залуу 2014 оноос ахуулаад 10 гаруй жил тасралтгүй тоглоомон тайртай хүмүүст зориулсан контентуудыг хийж ирсэн. Ихэвчлэн аимшигын тоглоомууд дээр стрим хийдэг, тэрийгээч маш сонирхолтой хийдэг залуу байгаа. Гэхдээ энэ олон жил нэг ч удаа YouTube хуудас дээрээ бол нүүр царайгаа ил гаргаж байгаагүй. За Ку Жин Ху шууд эмнэлэгт түргэгдэж нүүрний ясны хугарлууд болон бусад олон тооны хөхөрч бяцарсан хүнд гэмтлүүдтэй байсан. Хэрэгтнүүд голдуу нүүр толгой хэсэг рүү маш их дайрсан байсан. Өөрийгөө хамгаалах гэж гараараа толгоогоо их хаасан болохоор нэлийн хідэн хуруунууд нь хугарчихсан. Духандаа л гэхэд 30 ойдол, эрүүндээ 5 ойдол тавиулж, бусад гэмтлүүд л гэхэд тоолж барчгүй их байсан ч амьд үлдэж чадсан. Энэ хэргийн талаар сонсон хүмүүс ийм алдартай ютубер гэмт хэрэгтнүүдтэй ямар холбоотой байсан болоод ийм аимшигтай хэрэг тохиолдсныг хамгийн түрүүнд гайхаж янз бүрийн цуу яриа тархаж исэн болохоор энэхүү ютубер залуу хүсгүй байсан ч гэсэн ил гарч тайлбар хийж ярилцлага өгсөн байгаа. Ку Жин Ху хувь хүний хувьд спорт машинд маш их дуртай, авахыг хүсдэг машинууд нэлээд хэд байдагч гол нь энэ машинууд нь цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн олоход хэцүү байдаг байсан. Ингээд 2023 оны 3 сард нэг мэйл түнд ирснээр энэ бүх зүйлийн эхлэл тавигдсан гэж хэлж болно. Өөрийгөө хуучин машины дилер хийдэг, дээрээс нь суперкар түрээсэлдэг машин түрээсийн компанитай Ким Мансу гэж өөрийгөө танилцуулсан мэйл ирсэн. Энэ Ким Мансу бол гол хэрэгтэн буюу орон сууцны зогсоол дээр машинаас төрүүлж гарч ирсэн 25 настай A гэх залуу байгаа. Мөн танилцуулган дээрээ би ч гэсэн олон янзын машины контент бэлтгэж хүргэдэг YouTube сувагтай, мөн дээрэс нь олон стримерүүд, ютуберүүдтэй харилцаа холбоотой байж тэдний хүссэн машиныг нь олж өгд юм аа. Бас зөвхөн контент бүтээгчид төдийгүй чинэлэг VIP үйлчлүүлэгчидтэй бас олоход хэцүү дээд зэрэглэлийн үнэтэй машинуудыг зуучилж өгдөг гэж танилцуулсан байгаа. Энэ мэйлийг авсан ютубер Ку Жин Ху тэгвэл миний авахыг хүсэж байгаа ийм машиныг олж өгч чадах уу гэж хүсэл тавихад удаачгүй хэдхэн хоногийн дараа 600 сая воны үнэтэй яг тэр хүссэн загварын машиныг нь олж өгсөн. Ингээд төлбөр тооцоо хийгдэж эхний 8 бол ямар ч асуудалгүй хин хинэн сэтгэл ханамжтай болж өнгөрсөн. Гэтэл өнгөрсөн жил 2025 оны 4 сард Ку Жин Ху өөр ховор төрлийн 800 сая воны үнэтэй Феррари худалдаж авахыг хүссэн болохоор энэ удаад ч гэсэн Ким Мансутай холбогдсон. Өмнө нь чамаас худалдаж авсан 600 сая воны спорт машинаа заруулаад дээрээс нь мөнгө нэмээд өгье. Машинаа солих гэсэн маа гэж тохиролцсон. Энэ үед Ким Мансу тэгвэл одоо унж байгаа машиныг чинь би аваад явлаа. Эхлээд энэ машиныг чинь яг тэр 600 сая воноор нь зараад өгье гэж авч явсан. Хэд хоногийн дараа таны авахыг хүсэж байгаа машиныг оллоо. Энэ машины эзэн рүү мөнгийг нь хийчих гэхэд ютубер маань 170 сая воныг шилжүүлсэн. Дараа нь 25 оны 5 сарын 9-нд Ким Мансугийн нэр дээрх данс руу 30 сая вон шилжүүлж нийт 600 сая воны хуучин машинаа өгөөд дээрээс нь 200 сая вон шилжүүлсэн байгаа. Ингээд 800 сая воны тооцоо бүрэн гүйцсэн гэж үзээд удахгүй миний шинэ машин ирэх нэгэд ютубер залуу маань маш баяртайгаар хүлээжсэн боловч асуудал үүссэн. Бүхэл бүтэн 3 сарын хугацаа өнгөрч 7 сарын сүүлээс эхлээд Ким Мансу ютубер Ку Жин Хугийн чатанд хариулахгүй огт холбоо бариха болж эхэлсэн. Бүр хачирхалтай 8 сараас эхлээд ютубер Ку Жин Хугийн гэрийн хаягаар хурд хэтрүүлсэн торгуулийн мэдээллүүд ирэх болж энэ талаар Ким Мансугээс асуух гэж маш олон удаа залгасны эцэст арай гэж холбогдоод асуудал би таны хуучин машиныг зарагдахгүй болохоор нь таньдаг ахта сайн харж агаарай гэд үлдээчихсэн юм аа. Гэтэл миний зөвшөөрөлгүй гадуур унж аваад ах шиг байна. Ийм юм болно гэж үнэхээр мэдсэнгүй гэж баахан тайлбар тавьж агаад тасалсан байгаа. Тэрний дараа ч хэд хэдэн удаа холбогдоход Ким Мансу миний утас эвдрээд хэд хоног утасгүй байлаа. Би Кунван Чангэ буюу паникнд ордог айдас түгшүүрийн эмгэгтэй болохоор сүүлийн үед ажиллаа хийж чадахгүй байгаамаа гэд Ку Жин Хугаас нэг л зайгаа бариад исэн. Шинэ машины төлбөрт оролцуулаарай гэж өгсөн хуучин машин нь хаана хэнд байгааг Ку Жин Ху өөрөө хайж сураглаж нилээн ажил болж олж очоод машийг нь унж байгаа эрэгтэйд энэ миний машин байгаамаа. Хинч надаас төлбөрийн төлж худалдаж аваагүй яг миний өөрийн нэр дээр байгаа машин гэж бичиг баримтаа үзүүлж надад буцааж өг гэж шаардахад нөгөө эрэгтэй
Би гэрээний урдчилгаа төлбөр олгож эхний ээлжинд 50 сая воныг Ким Мансууд өгч худалдаж авсан. Үнэхээр чи буцааж аммаар байвал надаас гарсан 50 сая воныг өг гэж шаардсан. Өөрөөр хэлэх юм бол Ко Жин Хогийн 600 сая воны үнэтэй машиныг танихгүй хүнд урдчилгаа 50 сая вон аваад өгчихсөн байсан гэсэн үг. Энэ байдлыг мэдээд Ко Жин Хогийн уур маш их хурж үнэхээр их бачимдажсэн ч эхлээд 50 сая воныг тэр танихгүй хүнд өгч өөрийнхөө хуучин машиныг буцааж өөрийн болгож чадсан. Удалгүй өөрт нь зургийг нь үзүүлж таны хайж байгаа машиныг оллоо гэж явуулж байсан зургууд нь худлаа байсныг олж мэдээд ютубер маань Ким Мансурыг залгаж өнөөдрийг хүртэл чамд өгч миний хохирсон бүх мөнгийг эргүүлж өг гэж ууралсан. Шилжүүлж өгсөн 200 сая вон дээрээс нь өөрийнхөө машиныг өөрөө дахиад танихгүй эрэгтэйгээс буцааж худалдаж авсан 50 сая вон бас өөрийнх нь хуучин машины явсан километрийн хэмжээ маш их өссөн байсан учраас тэр зөрүүгээр машины үн ундгийн байна. Яг тэр тооцооллоор нь хэмжихэд 40 сая вооны илэгдэл гэж гарсан байгаа. Ко Жин Хогийн хуучин машин ч гэсэн маш үнэтэй 600 сая вооны машин байсан учраас зөвхөн явсан километрийн өсөлтөөр л буурч байгаа үн гэхэд тэр 40 сая вон нэмэгдэхээр нийт 290 сая вооны хохирол барагдуулахыг Ким Мансугээс шаардсан. Ким Мансу худлаа шалтак тоочиж уцаар ярихгүй зогтжсэн ч нэг удаа Ко Жин Хо үнэхээр тэсэлгүй би өмгөөлөгч аваад хууль дүрмээр нь хоёулаа энэ асуудлыг шийдэх гэхэд яг энэ үгийг хэлсэн цагаас л Ким Мансу ахаа их олон юм давхцаад миний нөхцөл байдал маш хэцүү байгаа. Би хүний процент орчихсон маш их зодуулсан байгаа болохоор хөдөлчих чадахгүй байна. Та жоохон л хүлээчихвэл би асуудлуудаа шийдээд таныг хохиролгүй болгож өгье гэсэн байж боломгүй худлаа яриагаар арга цаагаад яваад байсан. Ингээд 10 сарын 19-нд нөхцөл байдал өөрчлөгдөж Ким Мансу төрүүлж Ко Жин Хо руу залгаад ахаа таны 290 сая воныг би олчихлоо. Бүгдийг бэлнээр өгье. Та Хуасонд ирээд авчих гэж залгаад нэг хаяг мөн бүрсэлгсэн мөнгөтэй цүнхний зураг явуулсан. Ко Жин Ход энэ мессеж маш с ิจ гтэй санагдаж хаягийг нь хайгаад үзэхэд эргэн тойрондоо ямар ч хяналтын камер байхгүй нэг уулын зам гарч ирсэн. Уулзыг гэсэн газар нь уул байгааг хараад сонин санагдаж уулзгаас татгалзаад хэрвээ чи надтай иймэрхүү маягаар ярих юм бол би бүх болоод байгаа үйл явдлыг олон нийтэд дэлгэж чамайг цагдаад өгнө гэж нэмчилсэн байгаа. Энэ үйл явдлаас яг 7 хоногийн дараа буюу хэрэг гардаг 10 сарын 26-ны өдөр Ким Мансу бүх мөнгө бэлнээр бэлэн болсон. Би таны амьдардаг газар руу өөрөө явж очиод өгөх болохоор та гараад ирээрэй гэж дуудсан. Тэгэхэд нь Ко Жин Хо одоо л яг өгөх гэж байх шиг байна гэж бодсон ч итгэхгүй хэвээрэлсэн болохоор тэгвэл чи тэр бүх мөнгөний зургийг нь дараад над руу явуулаадах. Би хармаар байна гэж хэлэхэд утасны камер эвдэрчихсэн та зүгээр гараад ир гэж юу ч болоогүй юм шиг ярьж тайвшруулсан. Уг нь бол тэр хоёр Ко Жин Хогийн амьдардаг хотхоных нь төв хаалган дээр уулзалтаар тохиролцсон байсан ч би андуураад байрны чинь Б1 давхрын зогсоол руу ороод ирчихлээ гэж хэлээд зогсоол руу дуудсан. Ингээд зогсоол дээр уулзах үед Ким Мансу машинаас бууж ирж эхэлж мэдлээд машины урд мөнгө байгаа та суучих гээд урд талын хаалга онгойлгохоор нь хартал 290 сая вон бэлнээр орно гэхэд багтахааргүй хэтэрхий жижиг цүнх байснаас гадна арын судалд хар маск зүүж цамцныхаа малгайг өмссөн том битэй залуу нуугдж яхахыг хараад ютубер Ко Жин Хо шууд нэг л биш байна гэдгийг мэдэрч цагдаа руу залгаад энэ дэр хэрэгтэй юм шиг байна гэдэг тэр ганцхан өгүүлбэрийг хэлж дуусаагүй байхад машины арын судал дээр байсан залуу бууж ирээд уцын булаан авч зодож эхэлсэн байгаа. Энийний дараа нь болсон үйлдэл хяналтын камераар сайн харагдаагүй ч олсоор хоолойг нь боосон байлээ. Сүүл рүүгээ хоёр хэрэгтэн бейсболын цохиураар зодож Ко Жин Хо би энд үнэхээр үхэх юм байна гэж бодох хэмжээний аимшигтай хүчирхийллийг амссан. Ингээд хулгайлж авч явснаас 3 гаруй цагийн дараа нөгөө оршуулгын газартай уулан дээр очиод хэрэгтнүүдийн гаргасан алдаа нь Ко Жин Хогийн гэр бүл болон эргэн тойрны хүмүүсээс мөнгө нэхэх мөн дансанд нь байгаа бүх мөнгийг авах зорилгоор унтраасан байсан гар утсыг асааснаар араас нь хөөжсэн цагдаа нарт маш нарийн байршлын хаягийг мэдэх боломж олгосон бөгөөд цагдаа нар очисноор ютубер залуу амь аврагдсан. Цагдаад баригдсныхаа дараа Ким Мансу цагдаа нарт эцэг хүртэл би гэмт хэрэгтэн биш харин ч хохирогч байгаамаа гэж худлаа хэлжсэн. Ко Жин Ход хийсэн хэрэгээ өөрт нь тохиж би энэ ютуберээс машин худалдаж авах гээд мөнгө машин бүх юмаа өгсөн байхад эргүүлж өгөхгүй байсан болохоор нь би айлгаж юмаа авахын тулд ийм үйлдэл хийсэн гэж тайлбарлаад жүжиглэж эхэлсэн. Тэгвэл Ким Мансутай хамт байсан тэр 31 настай би гих залуу хэн байсан бэ? Тэр хүн ч гэсэн Ко Жин Хо ютуберийн бас нэг дайсан байсан уу гэвэл үгүй. Би гих залуу Ким Мансугийн таньдаг ах нь байсан. Бүр айрамд ажилдаг хүн байсан байгаа. За эхлээд Ким Мансугийн чимбэ гэдэг талаар мэдээлэл өгөх юм бол ерөнхийдөө Солонгосын амжилттай ютуберууд маш баян байдаг. Өөрийгөө суперкар, дээд зэрэглэлийн ховор үнэтэй машины дилер гэх ажлын шугамаараа тэр баян ютубер стримүүдэд ойртдог.
Машинаач зараад хажуугаар нь баян алдартай хүрээлэлтэй болох зорилготой байсан ч хэтэрхий баярхах дуртай үрэлгэн дээрээс нь мөрөөдө тоглоомонд донцсон байсан болохоор дөнгөж 25 настай гэхэд эргэн тойрныхоо хүмүүст хэдэн 10 сая воноос ахуулаад хэдэн зуун сая вон хүртэлх маш их хэмжээний өрөнд орсон залуу байсан. Харин хэргийн хамсаатан 32 настай би энэ мөн адил маш их хэмжээний өрөнд унсан хүн байсан нь Ким Мансу тэр хоёрын ижил төстэй тал нь байгаа. Энэ биг өртөө гэдгийг мэдээд Ким Мансу би ч гэсэн их өртөө дээрээс нь Ку Жин Ху гэдэг ютубер залуу миний мөнгийг луурдчихсан болохоор би жоохон зодож айлгамаар байна. Мөнгөө буцааж авмаар байна. Хэрвээ авч чадах юм бол чамд 100 сая вон өгье гэж тэр би гих айрамд ажилдаг байсан залууд амласан байгаа. Тэгэхээр Ким Мансу бид ютуберыг өөрийнх нь мөнгийг авсан луурчин муу хүн гэд эсрэгээр нь ойлголцсон байсан. Хэрэгтэн би болохоор өөрийгөө би Мансу дүүгээ хүнд луурдуулаад аргаа барчихсан хэцүү байгаа гэж бодоол туслах үүднээс зөвшөөрсөн. Би худлаа үгэнд нь итгээд буруугаар ойлгосон байж бас мөнгө өгнөхээр нь өрөө дарыг гэж бодоод энэ хэрэгт оролцсон гэдэг зүйлийг яриад байгаа. Ким Мансу болон би хоёрыг хүний амнаас хөнөөхийг завдсан, бүлэглэн бусдын бид хүн гэмтэл учруулсан, бүлэглэн хүн хулгайсан гэдэг хэрэгээр баривчилж хэрэгэнд прокурорт шилжсэн. Ингээд болоогүй нэмэлт мөрдлөг явуулахад бас нэг зүйл гарч ирсэн нь хэрэгтнүүдийн унаж ятсан цагаан машин 3 дахь хүн болох 36 настай Пак гэдэг эрэгтэй машин болгон тогтоогдсон. Энэ хүн анх ютубер машина Ким Мансуд өгч явуулсны дараа 170 сая воныг өөрийнх нь шинээр авах гэж байгаа машины эзэн гэж бодож шилжүүлсэн дансны эзэмшигч болж таарсан. Цагдаа нарын мөрдлөгөөр энэ Пак гэдэг хүн ч гэсэн ютуберыг заллах хэрэгт гар бие оролцсон хамсаатан байдаг. Бас мөрөөдө тоглоомноос болоод ажил бүх юмаа алдчихсан. Энэ хэрэг дээр туслах юм бол 150 сая вон өгье гэсэн Ким Мансугийн үгэнд итгэж хэрэгт оролцсон байгаа. Мөрдлөг үргэлжлэх тусам зүгээр нэг хүн барьцаалж айлгах гэсэн зорилготой хэрэг биш, харин байгаа бүх мөнгийг нь авч амь насыг нь хөнөөж ууланд булаад эсвэл үнэхээр хийж чадах юм бол хүний наймаанд явуулаад бүгд гадаад руу зүгтгаар төлөвлөжсэн ил болсон. Яг Ку Жин Ху ютуберыг барьцаалаад явж байхдаа хэрэгтэн би интернетээс гуайлан мод, сүнс, нисдэг тэрэг гэдэг үгнүүдийг хайсан байсан. Солонгост хар тамхины 8 явагддаг телеграм группүүд дээр цас гэх юм бол кокаиныг нэрлж байгаа ч юм уу эсвэл блог гэж бичих юм бол надад нийлүүлэх хүн хэрэгтэй байна гэсэн утгатай байх. Гэвчлэн янз бүрийн нууц үгнүүд ашигладагтай адилхан хүний наймаанд ч гэсэн кодууд байд юм байна. Гуайлан мод гэдэг нь хүнийг хэлдэг. Надад нэг гуайлан мод байна гэх юм бол хүний наймаанд явуулах нэг хүн байна гэсэн утгатай. Харин сүнс гэдэг нь хэнд ч мэдэгдэхгүйгээр ор сургуу алгуулсан хүн эсвэл хулгайсан хүн гэдэг утгатай байна. Нисдэг тэрэг гэдэг нь нэг байршлаас хамгийн хурднаар тээвэрлэх шаардлагатай гэсэн утгуудыг илэрхийлсэн хайлтуудыг хийсэн байсан. Иймэрхүү зүйлсээс болоод прокуророос сэрэгт холбогдох зүйл ангийн хүн амны хэрэг үйлдэлийг завдсан гэдэг хэсгийг нь дээрэм хийх явцдаа хүн амны хэрэг үйлдэлийг завдсан болгож өөрчлөөд тухайн 3 хэрэгтнийг бүгдээ шүүхэд шилжүүлэн яллагдагчаар татсан. Саяхан болсон анхан шатны шүүх хурлаар өөрсдөнд нь холбогдуулж байгаа ихэнх хэргийг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Энэ хэргийн шалтгаан бол ерөөсөө гол буруутан Ким Мансу өөрийнхөө мөнгийг нэгсэн ютубер Ку Жин Худ ус санаж машин олж өгөх нэрэлээр луурсан мөнгөө төлөхгүй байх зорилгоор хөнөөхийг завдсан. Зүгээр ч нэг хөнөөгөө зогсохгүй бас мөнгө олгох зорилгоор хүний наймаанд явуулах сэдэлтэй байсан. Мөн дээрэс нь машин дотор байхдаа сүрдүүлж эргэн тойрныхын дотны хүмүүс рүү гар утснаас нь Ку Жин Ху өөрөө мөнгө асууж байгаа юм шиг хүмүүс рүү чат бичсэн гэдгийг нь ил болсон. Ингэх үед бол утасны байршил цагдаа нарт очсон шүү дээ. Одоо бол хэрэгтнүүд хоригдоод ямар ял авахаа хүлээгээд сууж байгаа. Эцсийн ял албан ёсоор зарлагдаагүй байна. Солонгост ийм төрлийн хэрэгт 10 жилээс бүх насаар хорих ял хүртэл авах боломжтой гэж хуульчид яриад байгаа. Ютубер Ку Жин Хугийн хувьд гэх юм бол биеийн байдлын дээрдэж 2 сарын өмнөөс эргээд контентуудаа хийж эхэлсэн байсан. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж гин. Өшөө олон болсон бодит хэрэг тайлагдаагүй зүйлсийн талаар сонсохыг хүсвэл цувагтаа subscribe болон хонх лайкаа дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзлаа. Түр баяртай.